Зөвшөөрлийн хууль бол их чухал хууль. 2019 онд миний бие сургам барьж байсан. Энэ одоо төрийн хүнд сурталаас аж ахуй нэгж иргэдийг салгая. Зөвшөөрлөлтөөс бусад нь хориотой гэдэг одоо энэ одоос буруу бодлогыг халъя. Тусгай зөвшөөрөл зайлшгүй авах шаардлагатай ард иргэдэд эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал. За дээрээс улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал. Тэ холбоотой ийм онцгой асуудлууд дээр л тусгай зөвшөөрөл өгдөг бай. Бус асуудлууд дээрээс зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг бай гэсэн. Ийм одоо үндсэн концепц, үндсэн одоо үйл баримтлалаар энэ хуулийн нийслэл 2019 онд улсын хурлд өргөмжүүлж тусгай зөвшөөрлийн тухай хуулийг шинжилсэн авьяастай энэ анхдагч болгож 22 онд улсын хурл баталж байсан. Энэ байгууллагууд эдгээр мэргэжлийн холбоод яамдууд энэ бас одоо зөвшөөрөл олгож байгаа байгууллагын төлөвлөлд энэ оролцуулаад 5 удаагийн хилцүүлэг хийсэн байна. Тэгээд ер нь зөвшөөрөл олгох эрх авсан одоо байгууллага нэг бүрээр нь энэ зөвшөөрөл болгоноор нь процессын тэгээд хуулийн одоо тухайн зөвшөөрөл авах тавигддаг шаардлагууд нь ямар хууль эрх зүйн үндслээр тавьж байгаа гэх мэтлэнгээр мөн захимжлалтай холбоотой асуудлуудын нэг бүрээр нь уулзч ярилцсан. Тэгээд энэ явцад бол бас хууль тогтоомжоос гадна ер нь бол хэрэгжилтэн дээр бас асуудал байгаа юм байна. Хууль тавигдаагүй шаардлагуудыг жишээлбэл одоо шаардлагатай хэвээрээ байгаа юм байна. Зарим нь одоо зөвшөөрөл авах шаардлагагүй бас үйл ажиллагаануудыг бас зөвшөөрлийн шинжтэй ийм харилцаанууд оруулж зөвшөөрөл байдлаар хүндрэл учруулж байгаа зүйлүүд байгаа юмсаа харагдсан. Зөвшөөрлийг одоо мэдээллийн түвшинд бас оруулж ирж байгаа 21 үйлчилгээ байгаа. За энэ 21 үйлчилгээнээс яг иргэдэд чиглэсэн буюу яг одоо нийтэд одоо хүлээгдэл байгаа үйлчилгээний төрлийн буюу худалдаа үйлчилгээний 6 төрөл байна. За нэгдүгээр хүнсний худалдааны үйл ажиллагааг эрхлэх, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, за 3 дахь нь болохоор өсчин гоо засал, альжаар тайлах, бариа засал, хүнс засал, хийм цэвэрлэгээ, цоож, түлхүүр засварын үйл ажиллагаа эрхлэх. За 4 дээр нь нийтийн халуун ус, саун, усан бассейны үйл ажиллагаа эрхлэх. За 5 дахь нь болохоор бялдаржуулах төв спиннинг цанын баазын үйл ажиллагаа эрхлэх. За 6 дахь нь болохоор зочлох үйл ажиллагаа одоо үйлчилгээ эрхлэх гэсэн ийм одоо үйлчилгээний 6 төрлийн үйлчилгээг мэдээллийн түвшинд эрхэлнэ гэсэн ийм одоо хууль байна. Энэ одоо хуулийн гол концепц одоо бизнес эрхлэгчид төлөвлөлтөө хийгээд төрийн одоо муухай ухаалаг биш шийдлээс болоод өвтөр нэмэгдэхгүй байх хэрэгтэй. Зах зээл дээр зардал нэмэгдэхгүй байх хэрэгтэй. Бүтээгдэхүүн нь боломжийн зах зээлийнхаа одоо бодит үнэлэн дээр орж ирэх хэрэгтэй гэдэг концепц байгаа байхгүй. Гэтэл хуулийн дээр нэрчээд сонгон шалгаруулалтын дээр бөө өвтөр нэмэх шалгуурууд тавьчихсан. Аливаа салбаруудаар нь бас бууж аваад бүгд харж байгаа болохоор салбар салбараар нь ажил хийсэгт байгаа гишүүд маань тухайлбал аялал жуулчлал ч юм уу тийм байдлаар нь яг нарийн деталь руу ороод явахгүй бол зөвшөөрөл зөө ингээд том мессеж өгöd идэг. Яг хуулийн харахад зөвшөөрөл нь олгодоогүй байх юм бол эргээд иргэдийн хүлээлт, аж ахуйн нэгжүүдийн хүлээлт нь буурах эрсдэл байгаа гэж хэлж байгаа. Тэгээд энэ дээр ажил хийсэн хараад ажиллаж байгаа. Хууль яг энэ хэлбэрээр ингээд батлагдаад явах юм бол улсын хурлаас одоо засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гаргах хэрэгтэй байх гэж бодож байна. Ягаад гэвэл нөгөө давсан 89 хууль тогтоолын төслүүд дээр чинь холбогдох захиргааны хэмжээний актуудыг тийм ээ. Актыг зохицуулалтын одоо зарим хэсгээр нь хэсэгчлээ тусгацсан, зарим дээр нь тусгаагүй орхицсон тийм зүйлүүд байгаад байна. Ажлын хэсэг нь одоо сайжруулах тал дээрс нэлээд анхаарай. Аль болох хурдан хугацаанд батлуулмаар ард иргэдийн юм уу аж ахуй нэгжийн бас алга ташсан сайн хууль болгож гаргамаар байна.